За сайн байцгаана уу? Ойрд бичлэг хийгээгүй дахиад жоохон утчихлаа. Ер нь бол биш нэг сартаа 3 юм уу 4 бичлэг оруулал их байх юм аа. Уул нилээ идэвхтэй хий гэж боддог боловч зав зэм нь болж өгдөөд уучлаарай. За тэгээд өнөөдрийн миний хийх мэрэг бол Ланы ламэрэг. Ланы ламэргийг таарад хөзөртэй хослолон мэрэгтүүлэг хийх болно. За ерөөхдөө бол намайг удаан хугацааны турш бараг 2 жил YouTube хийлээ. Үздэг хүмүүс байна бол зөвхөн таарад хөзрөөр мэргэлдэггүй. Бас Ланы лам мэргээ мэргэлдэг гэдгийг мэднэ. За шинээр анх удаа үзэж байгаа хүмүүс маань YouTube сувгт маань тавтай морил. Би бол лаа хийдэг болмос лаагаар мэргэлдэг бас нэгэн чадвар байдаг. Өнөөдөр та бүхэндээ Ланы лам мэрэг дээр нэг хүн таарад хөзрийн мэрэг төлгийг оруулах болно. За тэгээд нэгт дандаа хилдэг хүүсийн ялгаа байхгүй. Хоёрт нь бас ерөнхий уншлага болохоор хүн болгон 100% таарах албагүй байдгийг гэж ойлгож авахын ухаанаар хандаарай. Тэгээд надтай холбогдох Facebook, Instagram хаягуудын линк болон миний онлайн дэлгүүрийн линк description box дээр байрлсан байх болно. Тэгээд таалагдсан бол like, subscribe дарахаа бити мартаарай. Өнөөдрийн сэдв гэхээр ерөөхдөө ийм. Энэ өрөөсгөл хайр байсан уу эсвэл хоёр биенийгээ гихс хайр нь, сэтгэл нь, мэдрэмж нь, ижил тэнцүү байсан уу гэдэг сэдвээр үзнэ. За тэгэхээр үзүүлж байгаа хүн чинь одоо X чинь байж болно, одоогийн хосын харилцаатай байгаа хүн чинь байж болно, краш чинь ч байж болно, ямар нэгэн одоо юу юмдэ романтик дотн харилцаанд ороогүй ч асаас хардаг, крашлдаг хүн гэдэл юу ч байж болно, хуучин нөхөр, хуучин найз залуу, хуучин эхнэр гэдэл. Тэ хинч байж болно. Тэгэхээр өнөөдөр бол ердөө хоёрхан сонголттой. За тэгээд эхлээд би Ланы лаваар та бүхний мэргийг ерөөхдөө нь хараад, товчхон хараад дараа өргөжлүүлээд мэдээж таарад хөзрөөрөө илүү дэлгэрэнгүй гаргаж ирэх болно. За тэгэхээр хэсэг хугацааны турш нүдэ аних ч юм уу бичлэгээ зогсоож агаад энэхүү хоёр лаан дээр төвлөрнө. Нэг дугаар нь яган, хоёр дугаар нь улаан. Зүн бэлэгтээ итгэж найдаад бичлэгээ зогсоож агаад сонголтоо хийж бас болно. За тэгэхээр Ланы лам мэргийг бас олон сонголттой байлгахад хэцүү. Заавалчгүй юм бүдэг зөвхөн Ланы гэрэлд дүрсийг олж уншихын тулд надаас бас мэдээж нэлээд хүчин чармаалт гардаг болохоор 3 сонголт хийх жоохон хүндрэлтэй. За тийм болохоор 2 сонголт л байх болно өнөөдөр. За тэгээд өнөөдрийн сэдэв бол чамаагийн сэтгэл нь хоёрын хувьд ижил тэнцүү байсан эсвэл зөвхөн өрөөсгөл хайр байсан уу? Эсвэл зөвхөн чи сэтгэлтэй байгаа тэр хүн чамаагаа сэтгэлгүй байсан ч байд юм уу та. За эдгээр талаар үзэхээр хайрын мэргийг хийхээр шийдлээ. За тэгэхээр эхлэе. Нэг дугаар буюу яган ланаас эхэлцгээе. Ланы лам мэргээр мэрлэхийн тулд байгалийн ус, борооны ус юм уу? Цэвэршүүлсэн ус илүү хэрэг болдог. За сарны усч бас байж болно. Гэхдээ их ажиллагаа орно. За тэгэхээр дугаар дээр ямар нэгэн мэдээлэл юу гарч ирэх харцгаая. За лаан дээр ямар дүрс гарах болов гэж санаагаа зовоох шаардлагагүй, нүдээ чилэх шаардлагагүй. Би эндээс өөрөө уншаа та бүхэндээ өөрхөн мэдэрсэн зүйлүүдээ зүн бэлэг дээрээ тулгуурлаад хилээд өгчин. Тийм болохоор зүгээр сая гүнзгий амьсгаа аваад тайван сонголтоо хийгээд тэгээд бүгдээрээ уншлагаа эхэлцгээе. Нэг дугаарыг буюу ягаан сонсон хүмүүсийн минь хувьд бол таны сэтгэл дотроо бодож байгаа хүн чинь бол ер нь бол гол дуу
Ихээр өөрөө чинь X байх магадлал өндөр байна. Хуучин нөхөр, хуучин найз зөвхөн чамаас ер нь бол салаад явсан хүмүүсээ илүү хин сонголтон дээр бодож намайг хүнхээр сэтгэл ижил тэнцүү байсан эсвэл ганцхан би байсан уу гэдэг асуултыг тавьж байгаа бол анх та хоёрын харилцаа эхлэхдээ бол хоёр бинэгийг сэтгэл байсан боловч чиний үзүүлж байгаа хүн чинь чамайг өөр орхин отсон сэтгэл нь хөрөөд салах шийдвэр гаргаад явжээ. Чи бол уул нь араас нь хамаг байдлаараа чаргуцалсан гэх юм уу гуйж байна. Дахиж нэг боломж өгөөч. Чиний жисэн буруу байсан биз дээ. Эсвэл би тодорхой хэмжээгээр анхаарай, би чамд хайртай штэ гэд нэлээд цөхрөлтгүй араас нь чаргуцалтаад ч нэмэргүй байсан байна. Хөлтөн зүгдэж нэмэргүй байсан харагдаж байна. За тэгээд зарим хүмүүсийн мань хувьд бол энэ хуучин нөхөр нь байх магадлал өндөртэй юм аа. Тэгээд чамайг би давхар жирэмсэн байхад чинь айгу муухай харахад хаяад явцсан, орхиод явчихжээ. Маш их зовлон шаналлыг үтсэн байна. Энэ хүнээсээ шалтгаална. Зарим нь хуучин найз залуу охин байж болно те. Зүгээр л хэсэг хугацааны турш уулзаад болж бүтггүй болохоор яваад тгсэн өөрөө чамаас нүур бууруулаад тэгтээ чи бол бууж өгөөгүй байна. Зарим нэг нь бол бүр нөхөр нь байсан бүр жирэмсэн байхад нь ингээ хаяа явцсан. Ийм зүйлийг бол харамсалтай би олж харж байна. Чамаг их сэтгэл нь ихэндээ байсан болов сүүл рүүгээ хөрсөн. Магадгүй өөр хүн сонгоод чиний сэтгэлийг шархлуулад орхиод явсан байна. Бүр хүүхэдтэй байхад нь шүү дээ. Харамсалтай. Гэтэ би хүн үзэж байгаа хүмүүсээс шалтгаалаад хүн болгон энэ дээр нэг дугаарыг сонгосон байхад хүүхэдтэй байсан байх албагүй те. Янз янз байдаг гэж хэллээ. Хэсэг хугацаанд драматик харилцаатай байсан ч байж болно. Энэ дээр хараад хад бол ер нь бол чи л илүү энэ хүнийгээ гих сэтгэл нь илүү давмгаалж байсан байна. Тийм ээ, энэ бол өрөөсгөл хайр байж. Өөрөө чинь олон удаа одоо бит хоёр бүтэхгүй гэж хэлсэн чи бууж өгөөгүй. Блоклсон ч байсан ч итгэл найдвараа тээгээгүй. Уучлаарай, итгэл найдвараа алдаагүй байсан байна. Энэ харилцаан дээр хамаг их сэтгэл хүч чадлыг бол чи өөр бол та өөр бол гаргасан байна да. Их л гомдсон боловч уйлж унжаад олон шөнийн ойргүй өнгөрсөн боловч та бууж хийх хүсээгүй. Тэлээгээ тусыг ис олжээ. Харамсалтай. Их гойнхтай мэдрэмж авч байна. Хамгийн хэцүү хувилбар нь юу гэхээр энэ зарим үзэж байгаа хүмүүсийн хувьд хэлсэнтэй жирэмсэн байхад нь эмэгтэй хүмүүс үзэж байгаа бол ялангуяа хүүхэдтэй байхад нь өөрхөн хүүхэд энд хийж хаад жишимчгүй хаяад эргэж хараагүй бүр өөр эмэгтэй хүнийг сонгоод хайрлаад дурлаад явцсан байх юм. Хитрхи хүүтэн зан чанар гаргаж байна. За надад хэдэн секунд хэрэгтэй байна. Беланы лава дахиад унших хэрэгтэй байна. Хүнд энерги, их гомдол, цөхрлийг биендээс олж харж байна. Маш их нулимс. За тэгэхээр үзэж байгаа хүмүүсээс хамраад би хэлсэндээ зарим нэгний хувьд бол хэсэг хугацаанд уулзсан байж болно. Эхнэр нөхөр нь бас байсан байж болно. Хүүхнээсээ шалтгаална. Сая би тайлбарыг бол хэллээ. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол эхлээд би Ланы Ламбергээрээ энэ өрөөсгөл хайр байж юу? Эсвэл хоёр биений гэх сэтгэл энэ хэцүү байсан байна уу гэдэг Ланы Ламбергээр харлаа. Одоо харин
миний хувьд одоо юу хэрэгтэй гэхээр таарад хөзрөө тэр хүний чамааг их сэтгэл бодол буцаж бүтэх үү гэдгийг хараа. Ер нь бол нэлээд салсан хүмүүс мэн салсан. Одоо чи өөр их хүнтэй амрах хосын харилцаатай байгаа ч гэсэндээ өнгөрсөн дэх эксүүдтэйгээ илүү сэтгэл санаандаа буулгаж гарч ирсэн гэж харагдж байна. Одоо лавын тагиж хараадгий. Олон жилийн турш бас зарим нөхөртөө үнэнч амьдраад хүүхдүүдийг гаргаж өсгөөд 10 жил 10-аас илүү жилч байсан. Хүүхдийг гаргаад амьдрал болоод насан туршийн хань байна гэж ботсон болооч гинтл өөр хүн дагаад явцсан. Тийм их энергүүд бас энд бас нэлээд харагдж байна. 2-3 хүүхэдтэй ч эмэгтэй хүмүүс их гонхтой мэдрэмжийг би маш их авч байна. Хоол уццсан ангирах шиг болох юм. Ийм зүйлийг авлаа. За тэгэхээр одоо X ч юм байна уу? Одоогийн маргаантай байгаа хамтрагч чинь хосын харилцаатай ч юм уу, хамтрагч ч юм байна уу? Краш ч юм байна уу? Хамаагүй. Өрөөсгөл хайр байсан нь илүү мэдрэгдсэн болохоор цаашдаа одоо чамайг бодож байгаа сэтгэл санааг нь үзээд дараа нь цаашдын ирээдүй эргэж уулзах уу, ямар хөө байх вэ гэдгийг харъя. Хэрв холбоогүй удсан X ч юм байвал чамтай ер нь холбоо барихыг бол хүсэж байна. Ямар ч лсэн минг мэдхийг бол хүсэж байна. Одоогийн байдлаар илүү өөрхөн ажил карьертай амбицтай байх гэж илүү өөрхөн алдарн дээр карьераа бодож өөрийг чинь бас орхиод явсан байж болно. Тухайн үзэж байгаа хүнээс анхааруулъя. Энэ бол ерхий мэрэг шүү. Чамаг бол одоогоор бодохдоо бол өөрийн гэсэн бие даатсан хэдий чи хуучин эхнэр нь байсан, хуучин найз охин нөхөр нь байсан ч бай. Чи өөрийнхөө илүү ажил карьертаа анхаарж байна. Үр хүүхдэд анхаарад бие даасан байдалтай амьдарч байна. Тэрэнгүүгээр чи болж бүтээд байна гэж X ч юм байна уу, одоогийн хамтрагч тэгж бодож байна. Үүний улмаас чамайг бас хардах, харамлах мэдрэмжүүд нь бас гарч ирж байна. Гэхдээ ямар ч байсан чамайг хүсэл мэдрэмж нь одоо хүртэл байгаа болохоор холбоо бариад үзүүл яадаг юм болоо гэсэн бодолтой байна. Тухайн үед бол ширээний байрлал солигдчихлээ. Юу гэхээр өмнө чи араас нь 1000 зуралтаад үлдээж үр хүүхдээ бодооч эсвэл би чамд сайн штэ хоёулаа хосын харилцаагаа авч үлдэхэд хичээе гуйгаад хаад тэр хүн нүүр бууруулаад чамайг орхиод явсан байсан бол одоо өөрөө чам дээр буцаж ирвэл яадаг болоо. Намаа бодохгүй байгаа илүү өөртөө ихтэй анхаарсан ажил карьертаа ч юм уу амьдралдаа санаа тавьсан би өөр нь бол энэ эмхтэн амьдралд. За энэ залуугийн бас болно те хэрэггүй байж магадгүй гэсэн айдас надаас намайг мартаад аль хэдийн өөр хүнтэй болцсон байж магадгүй гэсэн харын сэтгэл нь бас давмгаалсан харагдаж байна. Тэгэхээр би хэлээд шүү дээ өмнөх хоёрын байрлал ширээний байрлал өөрчлөгдөжээ гэж. Өмнө чи энэ талд байсан бол одоо энэ талд ирж байна. Илүү чи давмгаалах, манипуляцтай. Одоо их юм дээ. Байдлыг болоолж харж байна. Чамаа бас илүү ажил, карьер, бизнес, сургууль соёл дээр хувийн амьдрал нь амжилттай яваа байхаа гэж бодо. Атаархах бас харамлах сэтгэл. Одоо чиний хэнийг чи бодсон бэ? X нөхөр, X найз луу, краш одоогийн хамтрагч байсан ч төр зүрийн асуудалтай байна уу? Чиний бодож байгаа хүн хинч бай,
чамааг бол ингэж бодож байна, хардаж байна, хармалж байна. Гэтэ чамааг их одоо бас тодорхой хэмжээний сэтгэл гал халуун байдал нь хэвэндэ байна. Ер нь бол холбоо барья гэж бодож байгаа юм байна. Юу ч хэлдэг вэ? Оройтсон борооны хойноос цуу нөмрөн гэж хэлдэг байхаа. Тийм л юм болоод байна. Одоо ерөнхийдөө миний мэдэрснээр бол энэ хүн үүлийн үрээ идэлж байна. Угаасаа үүлийн үрээ идэх ёстой байсан. Ялангуяа тийм хүүхдийг гаргачаад эхнэрийнхээ үүргээ үнэнч гүйцэтгээд явж байхад нь хайж явчаад ялангуяа өөр эмэгтэй хүн зарим нэгний хүмүүсээ үзэж байгаа хүмүүсийн хувьд бол хаяад чамааг явсан байгаа аахгүй тэгснэ одоо болохоо буцаж ирэхийг ирэмэлзэж байна. Тэгснэ ямар ирэхтэй гэж чамааг хардаад харамлаад чамааг ямар өөрөөс нь дээр явж байгаа бол гэж бодохоор шаардлагаад байгаа юм бэ те. Айгу тийм юм сүрэг мэдрэмжүүд бас харагдаж байна. Гэхдээ өнгөрсөнд бол чи гомдож цөхөрсөн ч одоо бол чи илүү өөртөө ихтгэлтэй хийх юм хийгээд явж байгаа нь энэ хүнийг өөрөө ирэхгүй чамд буцаж татагдахад чамааг их одоо хүсэл тачаалын илүү сэргээхэд бол нөлөөсөн байна. Энэ чигээрээ яваад байгаарэ. Тэгвэл цаашдаа ирээдүг ер нь харъя. Ямар хөө байхаарэ. Энэ хүний хүсэл бодол, мэдрэмж, санаа бодлыг түрүүн үтсэн бол одоо ирээдүг харцгаая. Надад аюу гайхалтай мэдээ байна. Энэ юу гэж? Энэ хүн чамааг урт удаан хугацааны турш орхиж яваад гинт хүрээд ирсэн бол чиний зовлон шаналл чинь угаасаа аль хэдийнэ дуусгар болцсон байна. Эсвэл зарим хүмүүсийн минь хувьд бол ашгүй ингээд хүрээд ирвүү. Надгүйгээр чи угаасаа хол явахгүй байсан ч гэдэг юм уу те. Иймэрхүү мэдрэмжийг авч чиний зовлон шаналл чинь дуусгах нь байна. Аз чиний таалд эргэж ирэх нь байна. Амьдралд чинь буцаж ирснээр чанд маш их баясгалан аз жаргалыг өгөх нэ. Тэгээд энэ харилцаан дээр бол хуучин нөхөр, хуучин амраг крашч бай хамаагүй би хэлээд байгаа те. Чи бол ялагч нь байх юм байна. Энийг найз нөхдөйгөө бүр тэмдэглэх юм байна. Юугаач хэдэн жилийн өмнө намайг тоодгүй байсан. Бид хоёр миний краш байсан залуу. Эсвэл миний краш байсан охин. Зүгээр хоёулаа найзууд байя гэж хэлээл яваад өгсөн. Миний амьдралаас хэсэг хугацаанд алга болцсон байлаа. Тэгэд гинтл гарч ирээд одоо бараг л буцаж нийлээ гэдэг юм уу. Би чамааг их сэтгэлээ одоо л ойлголоо гэж хэлж байна гэд. Одоо би зүгээр жишээ авч ярьж байгаа шүү дээ. Иймэрхүү баяслыг чи мэдрээд чамд бол маш сайхан энерги, маш сайхан амжилт орж ирэх юм л да. Ер нь бол чи энийг бол тоглоом гэж үзэх юм бол чи бол жакпот хоочих юм байна. Заримын хувьд бол тухайн хүнээсээ шалтгаалаад окей, эсэн чинь баяртай байна. Эцэс чамааг ирэхийг би мэдчил байсан болохоор ер нь баг зэргийн нэг бахан хансан байдалтай. Би мэдчихсэн чи над дээр хизээ нэг цаад ирхэл байсан. Ялангуяа би илүү говцтой, илүү амжилттай болсон цагт гэсэн байдлаар хандхан тэгээд заримын хувьд бол зүгээр найз нөхдийн хэмжээнд харилцаа холбоотой байя гэдэг шийдвэр гаргах нэ. Тэгэхээр тухайн хүнээсээ ямар харилцаатай байснаасаа бол шалтгаална гэсэнтэй би тэгээд бас олон хүн үзэж байгаа болохоор хүн хүний одоо
ситүэйшн буюу байдал нь өөр эдэг болохоор чадлаараа олон талаас тайлбарлахыг хичээлээ. За тэгэхээр ирээдүйн үед бол иймэрхүү зүйл болох нь чи ялагч нь болох нь. За нэг дугаарын хувьд ийм байлаа. За 2 дугаар буюу улаан лаг сонгосон хүмүүс маань уншлахдаа тавтай морил одоо лааны ламбергээр өрөөсөл хайр байсан уу, хинхийнэ гэх сэтгэл нь илүү байсан уу гэдгийг мэдрэмжийн бодол санаагийн тухайн үед болж өнгөрсөн чамааг юу гэж бодож байсан гэх мэт зүйлүүдийг лааны ламбергээр товчхон хараад дараа нь мэдээж бид нар тараад хөтсрөөр илүү дэлгэрүүлж харах болно. Лайк, subscribe дараагаа бити мартаарай. Хоёр биений гих сэтгэл чинь энэ тэнцүү байсан байна. Хоёр биендээ л хайртай, сэтгэлтэй, хоёр биентэйгээ байхдаа л аз жаргалтай байсан байна. Та нар нэг олж харж чадахгүй бах. Тэнд бол гар гараа барилдсан хоёр хосууд байна. Зарим нэг нь бүр их бага залуу байхаасаа гэх юм уу 10 жилдээ ч байж болно. Дөнгөж 20 гараад ч юм уу эрт залуу насандаа хосын харилцаатай байсан гэх юм уу. 10 жилдээсээ үерхэж нөхөрлсөн байж болно. Эсвэл дөнгөж 19 хойштойдоо нэг гэрт орсон байж болно. Бага залуу наснаас илүү хоорондоо хосын харилцаатай ч юм уу. Романтик харилцаатай байсан хүмүүс харагдаж байна. За бас энд бас 10 жилийнхэн маань ч юм уу оюутан залуучууд маань үзэж болно гэх юм бол бас тэ 20-21-тэй хайрын залуухан шувуухаа нар бас байж болно. Тэгэхээр гол зүйл нь юу вэ гэхээр энэ ч хэцүүл байсан байна. Хоёр бинийгээ гих сэтгэл нь энэ хамгийн чухал. Нөхрөө эксээ одоогийн краша хинэгч чи ботсон бай. Хоёр биений гих сэтгэл чинь энэ ч хэцүү байсан байна. Зарим нэг нь бага зэргийн асуудалтай, одоогийн харилцааны асуудалтай байгаа бол зарим нэг нь амьдралын эрхээр холдсон байна. Гэтэ энэ нэг гурвдагч итгээд гэж хэлэхээс илүү одоо гадагшаа ажил хийхээр сурахаар явсны улмаас холын зай үүссэн байж болно. Бас нэгэн алс холын зайг урт замыг та хоёрын дунд би олж харж байна. Сэтгэл нь буураад, сонирхол нь буураад холдсон юм биш. Ажил амьдралын шуумаар, сургууль соёлын шуумаар явсан байж болно те. Зарим нэг нь эхнэр нөхрөө тижээхийн тулд гадагшаа ажиллагаар явсан бол зарим нь намайг хэдэн жил хүлээгээрээ би боловсрал эзэмшээд ирээ гэв гадагшаа явсан байж болно. Гурвдагч этгээдээс бол нэг хамаараагүй бараг 80-90% нь энэ улаан лаг сонгосон хүмүүсийн хувьд бол ерөөдөө салаа замын ирэхээр салсан гэх юм уу. Гэхдээ заримдаа бол юу нь бол холбоотой байдаг. Итгэл найдвараа бол алдаагүй харагдж байна. Ихэнх хүмүүс нь бол хэдий харилцаа холбоо тасарсан бай. Жишээ нь харилцаа холбоо тасарсан хүнээ үзүүлж байгаа бол харилцаа холбоо тасарсан гэсэндээ хоёр бинэ гэх сэтгэлээ мэдэрдэг. Эсвэл ядчил хаяа минь тус мэдэж холбоотой байдаг. Зарим нэгэн хувьд бол сургууль соёл ажлын шуумаар салсан бол одоо хүртэл харилцаан дээр итгэл найдвараа
алдаагүй хүмүүс харагдаж байна. Иймэрхүү мэдээллийг би олж харлаа. Би хэлсэн Лани Лам эргээр товчхон харан дараа нь таарат үзрээр харна гэсэн. Лам салчлаа тэгэхээр уушхад асуудалтай байна. За тэгтээ санаа зовлтгүй. Одоо бид нар бүгдээрээ таарат хөзрөөр харна. Лани Лам яад хугарчж байгаа юм бэ гэж айх ч юм уу ямар нэгэн байдлаар борох санаа зовх хэрэггүй шүү. За ер нь бол өмнө болсон түүх босон процессыг би ерөөхдөө хүнээс шалтгаалж өөр талаас тайлбарч хэлсэн. Энэ удаагийн 2 дугаарыг сонсон хүмүүсийн хувьд бол энэ ч цоо байжээ гэж 80-аас 90% гэж биелээд байгаа те. Зарим нэг нь салыг ич салаагүй амьдралын ихээр салсан байсан ч холбоотой байдаг. Эсвэл ядаж холбоогүй махад хоёр би нэгэ боддгийм байна. Гэжсэн за тааротоор илүү лавлж хараад дараа нь хоёрын цаашдын ирээдүй харъя. Салсан хүмүүс байл буцаж нийлэх нүггүй юу гэдэг нь ингээд ерөөхдөө бүгд гаргаад ирнэ. За мэдээж үзүүлж байгаа хүмүүсийн бас ихэнх нь бол салт сарнаагүй зүгээр одоогийн холын зайд байгаа нөхрөө эхнэрээ амар хайртай бас бодож үзүүлсэн харагдж байна. Би хэлсэнтэй холбоотой байдаг холын зайд байгаа боловч гэж гэр бүлийнхэн хүмүүсээ бас бодож үзүүлсэн байна. За алсад явсан нөхөр минь, алсад явсан найз залуу минь тэ намайг сэтгэл байна уу? Юу бодож байгаа болоо гэж бас үзүүлсэн, зарим бас крашаа үзүүлсэн байж болно. Гэхдээ эндээс бол бас нэлээд 50-аас илүү дээш нь бол ойр дотны найз залуу, найз охиноо эсвэл эхнэрээ нөхрөө үзүүлсэн байна. Чамаг сэтгэл нь байлгүй яах вэ? Одоо хүртэл хിവэрэ буцаж чам дээр боломж олдох юм бол бушуухан очих юмсан гэж бодож байна. Сэтгэл зүрх нь бол мэдээж хэвэндээ бити санаа зов. Тэгтээ зарим нэг хүмүүсийн хувьд тэр хүн сургуулаа төгсөөд ирэх байд юм уу? Гэрээт ажил үүргээ дуусгаад ирэхэд цаг хугацаа хэрэгтэй болохоор чи ерөөхдөө төвчээртэй хүлээх хэрэгтэй болох нэ. Бас тэгээд нөхрөө хүлээж байна. Бас бие давхар эмэгтэйчүүд бас энийг үзэж байна. Нөхөр нь альч усад ажиллаж амьдрахаар явсан байж болно те. Тэгээд жирэмсэн болсон байна. Явсны дараа эсвэл хүүхдтэй бас байж болно. Тэгээд ингээ хараад хаа нөхрийн хувьд бол заримдаа чамааг бодоод нөхөр найз залуу краш эсвэл зүгээр найз окей хамаагүй үзүүлсэн юм чинь те. Чам дээр буцаж хурдан очсон дээр үү эсвэл нэг ганц 2 жил ч юм уу гүрийгээд хэрэг одоо чинь гадаад ажил хийхээр явлаа гэж бодъё л доо. Манайхан голдо хаашаа явж амьдралаа залгуулахаар явдаг байлаа. Япон, Солонгос гэдэл те. Америк 1-2 жил дахиж гүрийгээ нэг байрны мөрчлөхад ач юм уу болж ирнэ. Эсвэл нэг жоохон сургуулаа гүрийж төгсөө жоохон ажил дээр хэдэн цас хийгээд Монголдо ирсэн дээр үү эсвэл тэр чигээрээ чамайг санаад ахаа болохоор бушуухан шиг очсон дээр үү гэдэг дээр санаа зовнил болон эргэлзээнүүд бол байна. Гэхдээ 2 дугаар сонсон хүмүүсийн юмнууд ерөөхдөө гайгүй чамайг сэтгэл байна. Юу н зүгээр караша бодож үзүүлсэн байлаач. Тэр караш чинь ингээд утасны цаанаас интернетээр, фейсбુક, инстаграмаар танилцсан хязгаарч бодит амьдрал дээр бас
уулзаагүй байж болно. Тэглээ гэсэн ч хоёр бинийгээ хоёулаа таалдаг. Хоёр бинийгээ сэтгэл байн тэр гэсэн чамтай бушуухан шиг уулзахын төс болдгийм байна. За тэгээ би хүн хүнээсээ шалтгаалаад олон гарлаа гаргаж ирж хэлж байгаа гэдгийг ойлгоорой. Энэ яадаг вэ те? Нэгэн хүн үцэхгүй, 10 хүн үцэхгүй, нэг дор үзэл ер нь бол минийхийг бол бас овоо хэд мянгаар үздэг шүү дээ. Тийм болохоор би илүү чадлаараа дэлгэрэнгүй ойлгомжтой ярихыг хичээлээ. За цаашдаа ирээдүг харъя. Би хэлсэн түрүүн Лани Ламбер гэдэг голдоо бас холын зайны харилцаатай хүмүүс бас байна гэж хүзэр дээр минь бас батлан харуулж байгаа юм аа. За тэгэхээр ер нь бол Six of Pentacles буюу энэ хүзэр дээр болох хайр дурлалтай болохоор хоёр биендээ сэтгэлээ өгдөг, хоёр биендээ сэтгэл зүрх цаг заваа зарцуулдаг, энч цуу зарцуулдаг хүзрийг хэлдэг. Two of Pentacles дээр болохоор алсын зай бас холын зайны харилцааг бас илтгэж байдаг. За тэгэхээр түрүүний миний Лани Ламбер дээр хэлсэн нэг байна. Баталж байгаа. Ирээдүйд бол чи бол хэсэг хүлээн, амраг хайртай хүлээн, чамааг их сэтгэл байгаа болохоор санаа зовлтгүй, утгагүй чам дээр гинтл буцаад ирэхээр чиний зовлон дууснаа. Гинтийн мэдээ ирэл. За 9 сарын дараа очих ёстой байсан бол би 9 хоноод очлооч гэдэг юм уу чамд нэлээд гайхалтай мэдээнүүдийг дуулгана. Үүний улмаас чи маш их аз жаргалыг мэдрэх болон чамд ерөөсөө тэр хүн бол дэлхийн ертөнцийг санагдгаар байна. Дэвэл хүзрнээс бас айх хэрэггүй. Тэг миний мэдрэмжээр бол ер нь бол ямарваа нэгэн байдлаар эхнэр нөхөр биш вэ, зүгээр дөнгөж танилцаад интернетээр харьцдаг крашч бай, найзч бай. Тойрын дунд гал халуун мэдрэмж бол цаанаасаа байдаг. Энэ цаашдаа үргэлжлэн гэтээ би зөвхөн хэлээд байна те. Төвчээр алсын холын зайны харилцаатай байгаа хүмүүс бас энийг олон үзэж байна. Заавал гадаад орны бас зорьсон байх албагүй хөдөө орон нутглуу одоо хэд хоног явж ажиллачаад, урхаад ч юм уу ажиллачаад, тээвэрт явчаад буцаад ирдэг хүнтэй саяхан танилцсан байж болно. Эсвэл амар хайрт чинь тийм мэрэгчлээ байж болно. Гэхдээ санаа зовлтгүй харилцааны хувьд бол ямар харилцаанаасаа байхад хамаагүй шалтгаалаад хэвийн өөрчлөлт тодорхой хэмжээр энэ залуучин энэ хүн чинь чиний амьдрал нэг хэсэгтээ байхаар хүн хэрэг чиний нөхөр бол чиний нөхөр байхаар хүн хэрэг зүгээр найз краш ч юм бол нэг хэсэгтээ чиний амьдрал тодорхой хэмжээр байж чам зүрх сэтгэл цаг хугацаагаа зориулахаар хүн байхнаа. За тэгэхээр хэлснээр бол ижил тэнцүү хоёр бинэг их сэтгэлтэй юм байна. За тэгээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Өнөөдрийн өрөөсгөл хайруу хоёр бинэг их сэтгэл нь ижил тэнцүү байсан уу гэдэг Лани Ламберг болон таарат үзрийн мэрэг маань өгөөр өндөрлж байна. Please like and subscribe. Та бүхэндээ баярлалаа.